За сайн байцгаана уу. За өнөөдөр 4 хичээл энэ short training юу тий богино хэмжээний сургалт зөвлөгөө өгсөн. Тэгээд хуримтлалын талаар энэ талаар бол сургалт хийгдсэн. За хүмүүсүүд бол маш их одоо хүлээж авсан дэх баяртай байна. За мөн энэ сургалт болон энэс өмнө үйжсэн үйл ажиллагааны үр дүнд одоо хамтарч ажиллаж байсан хүмүүсүүд маань хуримтлалын бүлэг үүсгээд тэгээд тэрнийг өдрө болгон коронавирустэй байгаа хүн цаг үед хэрэгжүүлнэ гэдэг энэ байгалийн нөөцийн менежментийн нөхөрлөлүүд маань бас тийм санаачлаг гаргаад ингээ бүх хүмүүсүүдээ ийм хувийн хуримтлалтай болгож байгаа гэх аюул гоё эерэг мэдээ сонсож байлаа. Тэгээ энэнд их баяртай байна. Тэгээ бол би хуримтлалынтай болох юм бол хүмүүсүүдийн карматай ерөөсөө асуудал биш ээ тийм ээ. Хуримтлалтай болох юм бол хүмүүсүүдийн толгойтой л хамгийн чухал юм аа. Хүмүүсүүдийн толгойтой ажиллах ёстой, тэдгэрийг нэг зүгт харуулах ёстой. Тэр хүмүүсүүд одоо тийм өөрийгөө өөрчлөх ёстой гэдэг талаар би бол өмнөх хичээлүүд дээр жижиг завсарт нь хэлж байсан. Тэгээд өнөөдөр та бүхэнд бол өөрийгөө ялсан хүн л амжилтанд хүрч чаддаг юм аа гэж энэ сэдвийн хүрээнд энэ мэдлэг, чадвар, хандлага, амжилт тэгсэн одоо хогдхоонуудыг тий өгье. Мөн бүгдээрээ энэ жижиг сургалтаар бол таны бүх юм таны гартал байгаа. Таны толгойд л байгаа. Тэрнийг толгойдоо оруулаад зөв харж зөв хөдөлж чадах юм бол танд байгаа гэдгийг л би хэлэх гэж энэ өнөөдрийн хичээлийг эхэлж байгаамаа. Тэгээ санхүүгийн эрхчлөөнд хүрэх зам болов аюу хэцүү тийм ээ. Амар хэлбэр байхгүй өөрийгөө нэг хөвчлээс нөгөө хөвшилд оруулна гэдэг бол аюу хэцүү. Гэвч бол амьдралдаа бол үргэлж санхүүгийн бэрхшээлтэй хараалт байдалд амьдрна гэдэг бол тэр хэцүү замаар явхаас дээр юм уу? Тийм учраас л өөрийгөө өөрчилж амжилтанд хүрэх хэрэгтэй. Өөрийгөө ялж л байж амжилтанд хүрнэ гэдэг. Тэгэхээр бол энэ зүйл бол бүх юм бол өөрийн таны гарт байгаа. Henry Ford гэдэг гайхамшигтай бизнесмен хэлсэн байгаа шүү дээ. Чадна гэвэл таны зөв та чадна. Чадахгүй гэвэл бас таны зөв та чадахгүй гэж. Энэ гайхамшигтай хүн бол одоо автомашины одоо тий загалмайлсан эцэг болж гайхамшигтай зүйлүүдийг одоо бүтээсэн ийм гайхамшигтай хүн. Тэгэхээр бол бүх юм болвол таны сэтгэл оюунд л байна гэж үзсэн. Тэгэхээр бид бол бас нэг зүйл хэлье л дээ. Тэр Америкийн алдартай бизнесийн элдэх Тони Робинс гэж хүн бол хэлсэн байгаа. Амжилтын 80% сэтгэл зүйд үлдсэн 20% нь л стратеги. Тэгээд тэрний нь бас нэг юм графикаар амжилтанд хүрэх боломжийг гаргасан энэ зүйлүүдийг хүмүүсүүд их ярьдаг. Юу гэхтэйгэн зэрэг би хийхгүй гэж байгаа хүн бол амжилтанд хүрэхэд ердөө 0% дараа байна. Би чадахгүй гэж хэлж байгаа хүн бол амжилтанд хүрэхийн 10% дараа байна. Би яаж хийхээ мэдэхгүй байна гэх юм бол 20% дараа байна. Гэвч би чаддаг байсан ч болоосоо гэвэл 30% дараа. Би хийх хүсэж байна гэх юм бол 40% дараа. Би хийж магадгүй юм шиг санагдаж байна. Би тэ хийж чадмаар юм шиг байна гэвэл 50-60% дараа. Ер нь хийж болмоор юм шиг байна гэж. Тэгээд би чаднаа гэж хэлэх юм бол ингээ 80% дараа нь очиж байгаа байдал бол энэ хөв бол бүгдээрээ сэтгэл зүй юм. Ерөөсөө л тэгэл дараагийнх нь хийж байна. Би чаднаа гэдэг л ердөө 20% л асуудал байна. Тэгэхээр бол та бол тийм ээ бүх ихнийг бол сэтгэл зүгээ тэр зүрүүл чиглүүлэх хэрэгтэй гэж. Амжилтанд хүрсэн гайхамшигтай хүмүүсийн амжилтанд хүрсэн 90 хүмүүсүүдэд нэг 7 зүйл шин чанар байна гэж. Тэд бол эхлээд тодорхой зорилго тавьдаг юм байна. Тэд цагийг зөв хуваарлж чаддаг юм байна. Тэд гарах үр дүн чухалчилдаг юм байна. Амжилтанд хүрсэн хүмүүсүүд ажлаа чанартай хурдан хийж гүйцэтгэдэг юм байна. Тэд хүмүүстэй аягүй сайхан харилцдаг юм байна. Тэр амжилттай хүмүүс аягүй шударга байдаг юм байна. Мөн юмыг одоо өрчлөн харах чадварыг эзэмшсэн байдаг. Ийм нэг 7 шинж бол тэр хүмүүсүүдэд
ажиглагддаг юм байна. Дулуулангийн нөгөө амжилттай хийдэг ч байхгүй гэж болно л да, тийм ээ. Гэхдээ л тэр хүнсүүдээс ийм 7 шин чанарыг эзэмшсэн байна гэдэг. Тэгэхээр одоо чадамж гэж байгаа. Зөв хандлага, системтэй мэдлэг, ажил гүйцэтгэх чадварыг нийлүүлээд цогтоор нь чадамж гэж хэлж байгаа. Чадамж. Манайх бол хэн ярьдаг штэ тэр чадамжтай хөнгөл. Тэгвэл олж авсан мэдлэгээ тийм ээ ур чадвартайгаар зөв хандлагаар амьдрал хэрэгжилж чадаж байгаа тэр хүнийг бол юу гэж хэлдэг юм бэ гэхээр бол юу гэсэн ямар хүн бэ гэж хэлэх юм бол тэр хүнийг чадамжтай л хүн гэж хэлж байгаа. Чадамжтай хүн. Тэгэхээр мэдлэг гэдэг бол юу юм бэ гэхдээ мэдлэг гэдэг бол амьдрал үйл ажиллагааныхаа явцад хүмүүс ухамсарлан эзэмшиж буй хүн байгаль нийгмийн тухай тусгай болон ерөнхий ухагтхууны цогцыг хэлнэ. За тэгэхээр мэдлэгийг бол хүмүүсүүдээс харж байгаа сурч болно, тийм ээ. Заалгаад үзэж болно. Янз янзын байдлаар л олж болно. За ур чадвар гэдэг бол хүн эзэмшсэн тэр мэдлэг туршилгаа амьдрал үйл ажиллагааны явцад хэрэгжүүлэх төвшин боломжийг хэлж байгаа. Хүн болгоны чадвар бол харилцан адилгүй байдаг. Тийм ээ. Энэ дээр бол анхаарах хэрэгтэй. За гол юм бол энэ хандлага гэдэг юм. Хүний итгэл үнэмшлийн бодит илэрэл юм. Ерөөсөө хандлага гэдэг бол тэр нөгөө одоо бид нар нөгөө таач бие чаднаа л гэж хэлж байгаа чинь бол хандлага юм тийм. Итгэл үнэ. Хандлага гэдэг бол мэдлэг ур чадвар нь тухайн хүний хандлагаар илэрч байдаг. Энэ мэдлэг тийм ээ. Ур чадвар хоёр бол энэ мэдлэг ур чадвар хоёр гэх юм бол тухайн хүний энэ хандлагаар л одоо яаж үйдэг юм илэрч гарч байна. Гүн сайн багшуулгээд үйдэг. Тэг яг амьдралдаар аюу бүтээгдэхүүн аюу муу гараад байдаг гэж болдог шүү дээ. Яг тэрүүнтэй адилхан байхгүй. Хүн өөрийнхөө итгэл үнэмшлээр бусдын болон нийгмийн сайханд хувь нэмрээ оруулж байгаа сайн дурын чин хүсэл эрмэлзлийг бас хандлага гэж. Хандлага бол иргэн хүний зан чанараар илэрхийлэгддэг. Тэгэхээр нэг хандлага энэ зүйл энэ чадамжтай хүний тэр мэдлэг нь хэдэн хувь юм байгаа, энэ ур чадвар нь хэдэн хувь байх юм эдгээр гэдгийг бол манай судлаачид одоо бас прогноз гаргадаг хүмүүсүүд эдгээр янз янзаар дүгнсэн байдаг. Би нэг саналтай айгүй их хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал чадамжтай хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бол тэр одоо бүх юмын чадамжтай хүнийг 100% гэж хэлэх юм бол мэдлэг нь биш та 10-аас 10%-аас дээш байх ёстой. Тэгээд ур чадвар нь бол 10%-аас тэ 40% хооронд байх ёстой гэж. Тэгээ гол юу нь бол хэрэглэгээ нь бол 10%-аас 40% байх ёстой. Хамгийн гол юм бол хандлага бол 50-аас дээш хувийг нь одоо эзэлж байх хэрэгтэй. Тэр хүнийг одоо чадамжтай 100% гэх юм бол энэ дөрвөн одоо логик энэ нэмийг бол хэлж байгаа. Тэгэхээр бүх юм бол хандлагаас л шалтгаалагдана л гэсэн үг юм. Тэгэхээр хандлага гэж гайхамшигтай хандлага бол бүх өвчнийг онгайхдаг тийм өвдөсгүй боловч хамгийн гол юм бол тухайн хүний амьдралыг л өөрчилдөг гол хүчин зүйл юм. Өөрийгөө өөрчилнө гэж яриад байгаа гэдгээр гол хүчин зүйл юм. Хандлага бол нэг дөрвөн юмыг гол өөрчилнө гэдэг. Хандлага бол амьдралыг үзэх үзлийг өөрчилдөг. За хандлага бол хүмүүсийн хооронд харилцааг өөрчилнө. Хандлага бол тэгээд амьдралын сорил шалгууртай нүүр тулах аргыг өөрчилдөг. Хандлага бол ялгааг бий болгодог. Тэгэхээр бол түрүүнд эерэг хандлага гэж хэлсэн тийм. Хандлага бол хүний сэтгэлгээний хандлага бол тухайн эзнийхээ хөв зүйн шууд нөлөөлдөг эерэг эсвэл сөрөг хоёр хэлбэртэй л байж байдаг. Хандлага бол ингээл тойрол явж байдаг. Одоо мэдрэмж, тэгэл үйлдэл, бодол тэгэл ингээл тойрол ийм л бие биендээ харилцан хамааралтай ингэж явж байгаа процедурыг бол хандлага гэж хэлээд байна. Хандлагын илэрч бол дөрвөн янзаар илэрдэг тийм ээ. Үйл хөдлөлөөр илэрнэ, харцаар илэрнэ, дууны өнгөөр илэрнэ, сонсож байгаа байдлаар нь илэрнэ. За одоо ер нь бол нэг гурван төрлийн хандлагыг хэлье. Нэгдүгürt нь бол хоцрогдсон хандлага, соёлдсон хандлага, гэгээрсэн хандлага гэж.
Одоо хамгийн их хоцрогдсон хандлага бол хүний дор орохгүй амьдрах юмсал. Хүнтэй өрсөлдөж амьдрч байгаа юм шиг яриад. Ер нь өөрөө л сайн сайхан явж ивэл хэнтэй доржтой ч юм уу өрсөлдөж амьдрах хэрэггүй ш. Доржийн дор орож одоо тийм ээ дулмаагаас илүү их өндөр амьдралтанд орно гэж байна. Хүний дор орохгүй амьдрах юмсан гэж. Энэ бол хамгийн хоцрогдсон хандлага. Соёлтсон хандлага бол бусдад төвөг болохгүй амьдрах юмсан. Тэгээ бид нарын хөгжил дэвшил төрөх хамгийн гоё гэгэрсэн хандлага бол дэм дэмэндээ бусдад байгаагаараа туслаж бүгдээрээ хамтдаа урагшаа хөгжиж дэвшиж амьдрах юмсан л гэдэг ийм хандлага байх хэрэгтэй. Ингэж л байж бид нар илүү их хамтарч үйл ажиллагаа хамтарч одоо өмнөө байгаа асуудлаа шийдэж чадах юм аа гэж. За нэг зүгээр жишээ саяхан энэ 2018 онд гарсан бохоо тий. Японы хандлагын тухай нэг юм тий. Лондонгийн Олимпийн аварга дэлхийн хошин алтан медальт Японы жуудоч Мацумото гэдэг хүнийг та бүхэн мэддэг тийм ээ. Тэгээд тэр хүн гэхэд чинь ба штэ зодог тайлчаад өөрийнхөө бизнесийг эхэлж байгаа. Мацумото гэж зайрмаг зараад Токиогийн гудамжинд зогсож байгаа. Энэ бол манайхны хандлага бол яг өөрийгөө муу хэлчихэж байгаа юм биш тийм ээ. Бүгдээр айгүй бол муу хэлэндээ энэ хүнийг их урлын гишүүн болохгүй яасан шараа нөхөрвэ зайрмаг зарлаа гэж. А гэтэл бол хөдөлмөрийг хүндэлдэг ард түмний сэтгэлгээ хандлага биднаас тэс өөр байна. Тийм ээ. Тэгэхээр бид нар ийм хандлагатай болж үйж хөдөлмөрийг хүндэлдэг ийм хандлагатай болж үйж бид нар илүү их амжилтанд илүү их хөрнө. Одоо тэр Мацумотод ялж байсан нөгөө Сумья гэдэг охин одоо тэр Марожингаас нь авч байгаа Токиод очичоо тий. Энэ 100 гэдэг нэг интернет орчин тавьсан. Энэ бол их айгүй гэгээлэг айгүй гоё ийм үйл ажиллагаа юм аа гэж. Тэгэхээр бид нар бол хамгийн гол юм бол тий тэр хуримтлалтай болно, ирээдүйдээ нөөцтэй болно гэдэг бол тэгвэл бүх юм бол тэр чадамжтай болох хэрэгтэй байна. Хандлага зөв хандлагатай болох хэрэгтэй байна л гэж. Тэгээд амжилтанд хүрэх хамгийн ихний алхам бол та өөрийнхөө хандлага өөрийгөө өөрчилж чадсан үед л та амжилтанд хүрнэ. Та айгүй хуримтлалтай болно. Тэгэхээр энд нэг хэдийн энэ зүйлийг би та бүхэнд хэлье. Тэг өөрийнхөө амьдралыг өөрчилж хувиргаж чадах тэр цор ганц хүн бол та л өөрөө юм. Өөрийнхөө ад жаргал ухаарал амжилтанд хүрэх тэр замд нөлөөлөх цорын ганц хүн бол та өөрөө юм. Тэрнээс бол одоо том дарга тийм ээ аймгийн дарга их хурлын гишүүн эднэр болвол таны амжилтанд хүрэхэд одоо нөлөөлдөг цорын биш харин та бол цорын ганц хүн юм. Таны дарга эзэн дайсан чинь алга болж болно тийм ээ эсвэл өөрчлөгдөж болно. Тэгэхэд бол та өөрчлөгдөхгүй шүү дээ. Найз нөхөд чинь өөрчлөгдөхөөр таны амьдралд том өөрчлөлт гарахгүй үстэй. Их орон баян тансаг болсон ч компани чинь амжилтанд хүрч таны ажлын нөхцөл сайжирсан ч та хичээхгүй л бол та хөгжихгүй шүү дээ. Та энэ амьдрал зөвхөн та өөрийгөө өөрчилсөн үед л өөрчлөгддөг. Бэрхшээл боломжгүй даваа алдаанаас өөрийгөө битгий зайлсхий. Хүмүүсүүд гэдэг чинь ажлаас чөлөөлөгдчихөөл одоо дуустаа. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга заавал онгойж нэгдэж үйдэг. Гэдэгтэй. Өөрийнхөө бодит байдлыг шударгаар дүгнэж өөрчлөн өөрийгөө жинхэнэ ёсоор ялагч болгохыг та бүхнээс хүсэн өрөө тийм ялагч болоорой гэж та бүхнээс хүсмээр байна. Тэгэд хүн гэдэг амтнд хүмүүн танд зүрхнээс ундарсан хүсэл байгаа цагт хүнд хийж чадахгүй ажил, гарч чадахгүй оргил гэж байхгүй. Та бол хуримтлалтай, нөөц чадхуунтай, энэ буйхан замбуу твийнхээ наран дор их урт удаан амьдрах, тийм их нөөцтэйгөө сайхан амьдрах, хуримтлалтай болохтой гэрэлт зам таны өмнө дурайж байна. Тийм учраас та өөрийгөө өөрчлөх ёстой, хандлагаа өөрчлөх ёстой, тийм ээ. Тэгжил байж та амжилтанд хүрнэ. За анхаарал тавьсанд баярлалаа.